Сайн байцгаана уу хүмүүстээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв бид өмнө нь хэвсэг үзсэн байгаа. Хэвсгийн татгал 3 дугаар хичээлээ орё. Ямар үсэг үзсэн бэ гэж асуувал хэвсэг гэж хэлдэг. Авийн дуудлага нь болохоор хүмүүстээ яаж дууддаг вэ? Дуудаад үзээрэй. Эрүүгэн дээр эмэгэн дээр одоо бүгдээрээ үе уншицгаая. Хүүхдүүд та нараар үе уншуулах гэж байгаа. Найзуудынхаа уншуулах гэж байгаа үеийг зөв уншаарай хүүхдүүдээ. Ах, ха, хаа, хай. За, агаар эхэлсэн тохиолдолд битүү үед ах. Задгаа үед ха. Уртаар бол хаа, хосгшгээ хай. Их битүү үед их эмэгэн дээр их гэж дууддаг тийм ээ хүүхдүүдээ. Ах, их хоёроор дуудлага байгаад эрүүгэн дээр ах, эмэгэн дээр их. Ах гэж үе байж болно, үг байж болно. Их гэж үе байж болно, бас үг байж болно тийм үү хүүхдүүдээ. Ээжийг өөрөөр их гэж нэрлэдэг шүү дээ. Одоо тэгвэл задгаа үеийн дээр бол хэ. Ардаа ээтэй болохоор хэ. Ардаа ээгүй болохоор өөр байгаад ардаа ээтэйгээр дуудвал их. Дагаад хэлээрэй их. Хэ. Ардаа ээтэй байж ижил хэ. Хэ гэсэн үе. Эх утгашгээр бол эх. Эх гэсэн үг байж болно. Үе бас байж болно. Эх, нар хүчтэй хурц ээж байна гэж ярьдаг тийм ээ. Эх. Хэ гэсэн үе байж болно, бас үг байж болно. Хэ хуар гэдгийн хэ. Ух. Өөх. Уртаар уншаарай. Өөх. Дандаа битүү энэ дээр болохоор эсрэг гэж дуудагдаж байгаа. Ух. Өөх. Хүү. Задгаа үеийн дээр хүү. Хөө. Игшгээс шалтгаалж хэрхэн уншигдах задгаа үеийн дээр харагдаж байгаа үстэй хүүхдүүдээ. Хүү. Хөө. Хэ. Хаа. Хай. Ха. Битүү үеийн дээр болохоор ах. Их. Ух. Эх. Өөх. Дараагийнхаа үеийнүүдийг уншия бүгдээрээ. Өх. Өх гэж үе байж болно, үг байж болно. Хөө. Задгаа үеийн дээр хөө. Хой. Хүй. Өөх. Хүү. Хүү. Хүй. Үх. Хо. Хоо. Нэсэн унши. Өх. Өөх. Хөө. Хөө. Хүү. Хүү. Хүй. Үх. Хо. Хоо. Хой. Хүй. Одоо хоёр найз чинь юу уншуулах гэж байгаа болоо? За сайн хараарай хүүхдүүдээ. Мах. Мэх. Хоёулаа эм гээгүүлэгчээр эхлээд хоёулаа их гээгүүлэгчээр их гээгүүлэгчээр төгссөн байна. Тэгтэл мах, мэх гэж уншаад байна. Юунаас нь шалтгаалж байна вэ? Гэсэн энэ хоёр игшгээс шалтгаалж байгаас мах, мэх. Тэгвэл найз нь бас ямар үг уншуулах гэж байгаа бол хараарай хүүхдүүдээ. Хам, хэм, хом, хум. Бүгд их авьяагаар эхэлсэн. Тийм үү? Дуудагдаж байгаа. Авьяагаар төгсөж дуудагдаж байгаа. Тэгтэл юунаас шалтгаалаад хам, хэм, хом, хум гэж уншигдаад байна? У гэсэн игшгээс шалтгаалж байгаас уншаарай. Хам, хэм,
хом, хум. Дахиад Эли багш нь ардаа ээтэй тохиолдолд хээ гэж уншин шүү. Ардаа их шиг байхгүй тохиолдолд мах, мих, гэж битүү үеийн дээр уншигдаж байгаа. Ардаа их шигтэй бол хам, хим, хом, хум. Туулаа та нараар уншуулах гэж байна шүү дээ. С. Рих. Хоёр үе бичсэн байна туулаа. С. Рих. Энэ хоёр үеийг нийлүүлээд уншия хүүхдүүдээ. С. Рих. Сэрэх. За тэгвэл со. Рох. Бас хоёр үе бичлээ. Та нар нийлүүлж уншаарай. Со. Рох. Сорох. За тэгвэл су. Рах гэсэн хоёр үе бичиж өглөө та нарт нийлүүлж уншаарай. Су. Рах. Сурах. Та нар сурах дуртай тийм ээ? Су. Рөх. За энэ хоёр үеийг нийлүүлээд уншаарай. Су. Рөх. Сурах. Ас. Битүү үеийн дээр үе бичиж өглөө. Ас. Ард нь ямар ч их шиг сонсогдохгүй байгааг бүгдүүд анзаарч байна уу? Ас. Дагаад хэлээрэй. Ас. Рах. 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 Нийлүүлээд уншаарай. Ас. Рах. Асрах. Ус. Рих. Ус. Рих. Усрих. Одоо тэгвэл найз нь юу уншуулах гэж байгаа бол мах. Нэг үедээ үг учраас шууд уншина. Мах. Тэгвэл та нар энийг уншиж чадах уу? Ма. Ха. Маха. Ямар ялгаа гарчих вэ хүүхдүүдээ? Эхнийх дээр болохоор яасан? Мах гэж уншсан тийм үү? Нэг үедээ үгийг шууд уншсан. Мах. Хараарай. Мах. Ард нь ямар ч их шиг сонсогдохгүй байгаа битүү үеийн дээр уншигдаж байгаа. Мах. Хүүхдүүдээ мах гэж уншихгүй шүү. Хэ гэсэн үсэг байдаг болохоос биш. Юу? Авийн дуудлага нь хэ гэж дуудагдахгүй тийм ээ? Битүү үеийн дээр их гэж дуудагдана. Мах. За тэгвэл одоо ма. Ха. Маха. Ямар ялгаа гарсан? Хоёр үетэй боллоо. Ягаад хоёр үетэй болсон бэ? Ма гэд хоёр дахь үе нь болохоор хаа гэж эхэлж байгаа. Хаа, маха. Үгийн донд нэг гэгүүлэгч ивэл өмнөр нь уйлна. Хэ гэж уншихгүй шууд хаа. Хаа, маха. Хэ гэдэг маань ардаа ээтэй тохиолдолд хэ гэж уншдаг гэдгийг багш нь хэлсэн тийм ээ. Маха. Тэгвэл одоо та нар үүнийг уншиж чадах болов? Ма. Хаар. Махаар. Ямар ялгаа гарсан? Энд маха гэж задгаа үеэр дуусч байсан бол одоо энэ махаар гэж битүү үеэр өр гэгүүлэгчээр дууслаа шүү дээ. Махаар. За тэгвэл та нар энэ үгийг уншаарай. Ма. Ха. Ра. Гурван үетэй болчихлоо хүүхдүүдээ. Эхлээд яалаа? За, энд яасан? Нэг үетэй байсан мах. Энд хоёр үетэй байсан ма. Хаа. Задгаа үе дээр уншигдсан. Энд болохоор ма. Хаар. Махаар гэд битүү үеийн дээр уншигдсан. Тэгтээ бас хоёр үетэй. Одоо энд яасан? Ма. Хаа. Ра. Гурван үетэй боллоо. Яагаад вэ? 1, 2, 3 их шиг орсон учраас 3 үетэй. Үгээ үеилэхдээ энэ нэг гэгүүлэгч байгаа учраас нэг гэгүүлэгчийн өмнө. Энд нэг гэгүүлэгч байгаа учраас нэг гэгүүлэгчийн өмнөөр үеилж салгаж уншиж байна шүү. За нийлүүлээд уншия. Ма. Хаа. Маха гэдгийг бид уншаа сурсан байгаа тийм үү? Маха гэдэг дээрээ ра гэдгээ залгаад махара.
Тэгвэл одоо та нар энийг уншаарай. Ах. Ах. Үе байж болно, үг байж болно гэж хэлсэн тийм үү? Одоо бол үгийн хувьд уншина. Ах. Битүү үеийн дээр нэг үетэй өгчрөөс шууд уншина. Ах гэж уншихгүй. Ах. Одоо тэгвэл та нар үнийг уншдаа. А. Хаа. Ахаа. Ялгаа нь юу болсон? Нэг үетэй үг маань хоёр үетэй боллоо. Задгай үе дээр уншигдлаа. Энд битүү үеийн дээр уншигдсан ах. Ахаа. Одоо унштай хүүхдүүдээ а. Хаар. Ахаар. Энэ төгсгөлийн дэглэгчийг тод хэлээрэй. Ахаар. Энд болохоор ахаа. Ахаар. Яасан? Үсгийн тооны нэмэгдээд байгаа хүүхдүүдээ. Одоо тэгвэл уншаарай хүүхдүүдээ. А. Хаа. Ра. 3 үетэй боллоо. А. Хаа. Ахаа. Эхний хоёр үеэ нийлүүлж уншина. Ахаа. Ра. Ахаараа. Ингээ 3 дахь үеэ нийлүүлж хэлж байна. Ахаараа. За тэгвэл хоёр найз нь гараад ирлээ та нараар ямар үг уншуулах гэж байгаа болоо. Хүү. Рэм. Хүрэм. Хүрэм гэж юу вэ? Бидний өмсдөг. Уцыг хилдэг тийм ээ. Хүрэм. Хоёр үетэй үг байна. Хүү. Рэм багш нь өнгөөр ялгаад бичсэн байгааз. Хүр. Мэ. Хүрмээ. Ямар ялгаа байна? Хүрэм. Хүрмээ. Дуудагдахдаа ялгаатай байна. Хүүхдүүдээ дагаад дуудаад үзээрэй. Хүрэм. Рэм. Рэм гэдэг дээр ялгаа гараад байна шүү. Рэм. Энд э шиг хэлэгдэж байна. Энд болохоор хүр. Мэ. Хүрмээ. Хүр. Р. Ард нь ямар ч их шиг байхгүй. Хүр гэсэн битүү үеийн дээр эхний үе. Мэ. Хүрмээ. За тогтооход хамгийн амархан дүрмийг багш нь хэлж өгье. Хүрэм гэвэл их шигтэй бичнэ. Хүрмээ гэвэл их шиггүй бичнэ гэж тогтоогоорой. Хүрэм их шигтэй бичнэ. Хан их шигтэй бичих үү? Эрг эгүүлэгч маань их шигтэй бичигдэн гэсэн. Хүрмээ гэхэд эрг эгүүлэгч маань их шиггүй бичигдэн гэсэн. Хүрэм гэдэг үгний утга өөрчлөгдөөгүй нэг үгэн дээр л хувилал явагдсан байгаад хүрэм, хүрмээ. За тэгвэл битээр бас та нараар уншуулъя л да. Хэ. Рэм. Хэрэм. Хэр. Мэ. Хэрмээ. Саяны хүрэм, хүрмээ гэдэгтэй дүрм адилхан уншигдаж байна. Дүрм адилхан бичигдэж байна. Хэ. Рэм. Рэм гэхэд ээтэй хэлэгдээд хэр. Тэгэхэд энд э хэлэгдэхгүй болсон байна. Хэр. Мэ. Хэрмээ. Хүүхдүүдээ та нар битээрийнхийг уншдаа. Чадах уу? Чадна та нар мундаг шүү дээ. Ү. Хэр. Үхэр. Үх. Рэ. Үхрээ. Үх. Рэс. Үхрээс. Үх. Рэ. Сэ. Үхрээсээ. За, хүүхдүүдээ хараарай. Ү. Хэр. Үхэр. Үх. Рэ. Үхрээ. Үх. Рэс. Үхрээс. Үх. Рэ. Үхрээсээ. Эхний хоёр үеэ нийлүүлээд 3 дахь үеэ залгаж уншина. Үх. Рэ. Үхрээ. Сэ. Үхрээсээ. Нэгэн тэндээ гээдээд бичигдэхгүй болсон их шиг дахиж сэргэж бичигддэггүй гэдгийг анхаараарай. Үх. Хэр. Үхэр гэхэд их шигтэй бичиж байгаа. Үх. Рэ гэхэд энд их шиггүй бичиж байгаа. Энд их шиггүй бичигдсэн бол дахиж сэргэж бичигддэггүй гэдгийг анхаараарай. Үх. Рэс. Үхрээс. Үх. Рэ. Эхний хоёр үгээ нийлүүлж уншлаа. Үхрээсээ. Үхрээсээ. Мундаг байна хүүхдүүдээ.
Битээр та нараар их уншуулъя. Ямар нэртэй их унших гэж байна хүүхдүүдээ? Ах. Ах, мэх, сур. Хэдэн үгтэй өгүүлбэр бэ? 1, 2, 3 үгтэй 1 өгүүлбэр. Өгүүлбэрийн эхний үгийг томоор бичнэ. Үгийг томоор бичнэ гэхээр бүх үсгийн томоор бичих үү? Үгүй шүү дээ. Үгийн эхний үсгийг л томоор бичдэг. Бусад үсэг нь дандаа жижигээр байдаг гэдгийг анхаараарай. Ах, мэх, сур. Ах, мэхээ, хи. Давцсан үгийн донд таслал тавьдаг гэдгийг анхаараарай. Ах, мэхээ, хи. Ах. Өөрөө мэри гэдэг дээр энд алдаа гарсан байна. Багш нь засъя. За ингээд хүүхдүүдээ хамгийн гол нь хүүхдүүдээ яах ёстой? Алдаагаа маш сайн хинж явж явах ёстой. Унших явцдаа, бичих явцдаа алдаагаа хинж яваад яах вэ? Алдаагүй цэвэр сайхан бичиж сурнаа. Дахиад уншия. Ах, мэх, сур. Ах, мэхээ, хи. Ах, өөрөө мэри. Ах яагаад мэрих болсон бэ? Үүнтэй адилхан та нар яах ёстой? Хүүхдүүдээ уншиж сур. За уншиж сурахын тулд үгээ тогтоо. Үгээ сайн нүдэл. Зөв унш. Тэгээ хүүхдүүдээ өөрөө сайн мэрийгээрэй гэсэн утгатай бас адилхан гэсэн. Аливаа зүйлийг мэрийч хийвэл амжилтанд хүрнэ. Дахиад уншия. Ах, мэх, сур. Ах, мэхээ, хи. Ах, өөрөө мэри. Хүүхдүүдээ энэ эхээ дэвтэр дээрээ маш гоё цэвэрхэн бичнэ шүү. За дараагийн эхийг уншия бүгдээрээ. Ах, хүрэм, өмс. За өмс гэдэг дээр багш нь түрүүний хичээлдэр нэг дүрм хэлсэн. Эмгэгүүлэгчийн араас эсгэгүүлэгчийг шууд их шиггүй бичдэг гэж хэлсэн. Өмс гэж энэ донд нь өөр их шиг бичихгүй шүү. Эм бичээд эмийн араас эс бичихэл болвол чи их шиг бичиж болохгүй. Ах, хүрэм, өмс. Ах, хүрмээ, өмсөөрэй. Өмсөөрэй гэж энд ой гэсэн хосог шиг байдаггүй учраас энэ мөгөн дээр эй гэсэн хосог шиг бичиж байна. Дахиад сонсоорой. Өмсөөрэй. Яг тэр хосог шиг маань ой гэсэн хосог шиг байдаггүй учраас эй гэсэн хосог шиг бичиж байна шүү. Өмсөөрэй. Энэ үгийг сайн нүдлээрээ хүүхдүүдээ. Ах, сүхээс. Сүх гэж хүний нэр байж болдог учраас хүний нэрийг өгүүлбэрийн дунд орсон ч томоор бичдэг. Ах, сүхээс хар, хүрмээ, асуу. Дахиад уншия. Ах, хүрэм, өмс. Ах, хүрмээ, өмсөөрэй. Ах, сүхээс хар, хүрмээ, асуу. Хүүхдүүдээ дэвтэр дээрээ нэг удаа үеэр зааглан, үеэр таслан цэвэрхэн бичнэ шүү. Сайн уншиж байгаа хүүхдүүдэд баярлалаа. Баяртай хүүхдүүдээ.